За эртэж клубиндээ баярлалаа. Манай эртэж клубыг алтан туяа гэж бүсгүй санаачлан өглөө болрын хөдөлгөөнд даслал хийдэг байгаа. За та бүхэндээ амжилт хүсье. Амар минь сууцгааж байна уу? Нутгийн зан олон ахан дүүс тамирчид Google спортыг сонирхогчид та бүхэндээ Сүхбаатар аймаг үүсгэн байгуулагчны түүхт 80 жилийн ойн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. За миний би 1998 онд 10 дугаар ангид төгсөж Улаанбаатар хотод сурч хөдөлмөрлөн ажиллаж амьдарч одоо 20 гаруй жилийг үтсэн байна. За хүний төрсөн нутаг гэдэг ижээ аав шиг эрхэм санах тусам сэтгэл зүрхийг догдлуулсан бодох тусам эрч хүч урам зориг түгээсэн эрч хүчний ундраг байдгаа. За энэ үднээс Сүхбаатар аймгийнхаа түүхт 80 жилийн ойг тохиолдуулан 80 км гүйх бодол тэгээ магадгүй хин нэгний хувьд галзууч гэмээр ийм одоо бодол анх төржээлээ. Тэгээ хуурайдуу болсон хоккейгийнхаа саналыг дэмжиж хамгийн анх хамт гүйлдэ гэж урам зориг хөөсөн хүн бол миний хоёр гүйлдээ найз эгч нар Монгол улсын 24 цагийн рекорд эзэмшигч Нина агч минь байсан юм аа. За би Нина агчигээ тайзан дээр урьж гин. За 24 цагт 170 км гүйсэн ийм одоо гайхамшигтай тэсвэр төвчээрээ хаан болсон бүсгүй байгаа. За мөн дүүнчлэн нэг ч удаа явж үзээгүй Сүхбаатар аймаг руу зориг гарган дүүтэйгээ хамт 80 км гүйдэг хэмээн найрсаар урайдаг гаргасан Монголын хит хоолын марафон гүйлтийн спортын 1-р зэрэгтээ цэнтэй ашигч байгаа урьж байна. За манай цэнтэй ашигч Баханга марафоны 50 км-т хүрэл медаль хүртсэн байгаа. За ингээд хоёр сайхан баруун зүүн гараараа баруун зүүн гарманд болсон ийм сайхан хоёр хүнтэйгээ ямар ч байсан 80 км гүйж чадах юм байна гэсэн юм урам ороод байж манай Сүхбаатар шижгэнсэн сайхан залуучууд маань дэмжиж өгсөнд бас туйлаас баяртай байна. Сүхбаатар аймгийнхаа нэлээд олон одоо рекордыг эзэмшдэг спортын дэд мастер Наран гэвлийн баяр жаргалыгаа урьж байна. За мөн хөнгөн атлетикийн 1-р зэрэгтээ ганц зоргийн амгаа сэдийгээ урьж байна. За хөнгөн атлетикийн 1-р зэрэгтээ пара усан урагшлуулах тэмцээний 4 удаагийн авраг Саран Туяагийн Ариун болтойгоо урьж байна. За мөн хөнгөн атлетикийн 1-р зэрэгтээ анх баярын Нэм баярыгаа урьж байна. За хөнгөн атлетикийн 1-р зэрэгтээ Батцүгийн баяр болтойгоо урьж байна. За мөн Сагсан мөнгөний 1-р зэрэгтээ хөнгөн атлетикийн 1-р зэрэгтээ баяр хүүгийн бяр сүрэнгээ урьж байна.
хүч нэмж манай цагдаагийн ерөнхий газрын эргүүлийн цагдаагийн хамт олон бас хамтарч ажиллаж байгаад баяртай байна. За ингээд элдв очрын мегмар савх сүрэнгээ урьж байна. За мөн өрөн сайхны дансан сүрэнгээ урьж байна. За найзаагаа санал санаачлагыг дэмжиж найзтайгаа хамтарч бас гүйж байгаа. За нэгдүгээр сургуулийн багш ган толгойгоос урьж байна. Хөөрхөн шавнартайгаас оролцож дэмжиж байгаа талархал илэрхийлье. За мөн найзтайгаа хамт төрлөг нутгийнхаа 80 жилийн ойд гүүхээр зориг шолоодан шийдвэр гаргасан мөнх цэцэг бүсгүйгээ урья. За мөн охиноо дэмжиж цөөхөн чамаагүй километр гүйж тамирчдын маань бас тоогоочор ажиллаж байгаа хайр дээж чивэд хэрэгжээг урьж байна. За бид бүхнийг дэмжиж өглөө 5 цагт боссон хамгийн бяцхан тамирчин ариус өндөрлийг урьж байна. За мөн 53 настайч 18-тэй залуу шиг бие чирэгжүүлж чадсан Батамгтай ахыгаа урьж байна. За Батамгтай ах маань бас эрүүл мэндэ асуудалтай байсан боловч гүйцэтгэх спортоор хичээснээрээ тэр бүхнийг даван туулсан ийм гайхамшигтай хүн байгаа. За ингээд энэ олон тамирчдын маань эрүүл мэндийг сахин хамгаалахаар амралтынхаа өдрийг гэр бүлтэйгээ үр хүүхдтэйгээ амраад байж ах энэ цаг хугацаагаа бид бүхэн зориулсан эг отгын хэмжээгээ урьж байна. За юутэйч анх тийм ээ анхны гаргасан санаачлал маань 2-3 хүний дэмжлэгээр эхэлж байсан бол өнөөдөр 15-6 хүний бүрэлдэхүүнтэй ийм сайхан өнөр өтгөн багийг бүрдүүлж чадсан энэ сайхан залуучуудад зориг хүсэл зориг эрмэлзэл нэгтэй их орныхаа төлөө их нутгийнхаа төлөө гэсэн чигүү сэтгэлтэй энэ сайхан тамирчид гүгчд маань халуун алга ташилтаараас баяр хүргэе өрөөлье. За тааргаартай шүү манай тамирчид бүгд байгамжтай байлаа. За бидний энэ удаагийн Сүхбаатар аймгийнхаа 80 жил зориулсан 80 км-ийн гүйлтийн маань үндсэн зорилго бол за мэдээж хэрэг нэгдүгээр нутаг усандаа хүндэтгэл үзүүлэх тийм ээ. Хүний нутаг ус, эх орон, газар шороо гэдэг бол амьсгалах агаар хүний амь амьдрал байдаг юм аа. Энэ үүднээс эх орноо, газар нутгаа хайрлаасаа, хүндлээсээ, дээдлээсээ, хайрлан хамгаалаасаа гэдэг үүднээс бид нар энэхүү гүйлтээ зохион байгуулахыг зорьсон. За хоёрдугаар за энэ тамирчин хүний дэсвэр гатуужил, эр зориг тийм ээ. Сахилга бат энэ бүхнийг нийгэм бас таниулахыг гүйлтийн спортыг түгээн дэлгэрүүлэхийг зорьсон. За 3 дахь зорилго маань Монгол өвөг дээдсийнхээ хүнээр хүүхийг ухааны хамгийн одоо гол үндэс болсон хамгийн чухал мөн чанар болсон үглэж биш үлгэрлэж хүмүүжүүлэхийг ард түмэндээ нэг ялангуяа залуу эцэг эхчүүдэд бас таниулахыг зорьсон юм аа. Тэгэхээр өнөөдөр үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлье гэж бодож байвал эцсийн дүндээ бид нар өөрсдийгөө хүмүүжүүлж, өөрсдөө сахилга баттай, өөрсдөө хариуцлагатай, өөрсдөө бүтээл санаачлагтай байх ёстой юм байлээ. Энэ үүднээсээ бид бүхэн бас энэ сайхан залуучуудынхаа одоо 80 км-ийн дэсвэр гатуужил сорьсон гүйлтээр дамжуулан бусдад зөвөр үлгэрлэе гэдэг уриалгыг бас дэвшүүлж байгаа да. Туйлын баяртай байна. За ингээд багийнхаа бүх гишүүдэд амжилт хүсье. Та нар маань мэдээж хэрэг 80 км-ийн гүйл гэдэг амаргүй ямар ч байсан өөрсдийгөө сорьж тийм ээ өөрсдийнхөө холын одоо гүйлтийг чадварыг ахиулж өөрсдийгөө сорьж хамгийн л одоо боломжит километрийг туулахыг хүсэж байна. Заавал 80 бас туулах албагүй шүү гэдэг бас та бүхэндээ сануулъя. Өөрийнхөө эрүүл мэнд болон биеэ сайн чагнаарай гэж хүсье. За гэлээ. За эцэст нь бас хандаж хэлгээд
бид бүхний те жирийн одоо иргэн биднийга санал санаачлагыг дэмжиж ийм сайхан бодит үйл хэрэг болгосон бүхэл бүтэн одоо Сүхбаатар аймгийн маань Эртэж клуб гэдэг энэ клубийн хамт олон хүртэл тийм ээ өглөө өдөр баг 3 удаа бэлтгэл хийсэн гэсэн та бүхэндээ бас чин сэтгэлийн талархал илэрхийлье. За Эртэж клубийн хамт олон баярлалаа. За мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Сүхбаатар аймгийн Биеийн тамирын спортын газрын дасгалжуулагч энэ шагштаас талархал илэрхийлье. Баярлалаа. За нийт тамирчтай амжилт хүсье. Хүмүүстээ сайхан наадаарай. Бүгдийг нь юу сансан 9 цагаан хүсэл сэтгэлсэн мөтөг болтугай. Монгол хүний хэмэр золбоо үрд Манданбаатар болтугай. Баярлалаа. Санаачлагыг гарган бид бүхнийг нэгэн өглөө ихсэрэж нэгэн сайхан өдөр маяг төлөвлөлт өгсгөө гүйцэтгэж спортын өндөр ажил гаргахыг хүсээрээ. Мөн энэ хүний зориг төвчээр дэвсгэрийг шалгасан энэ хоног гүйцэнд орцгоо энэ олон тамирчтай бас амжилт хүсье. Та бүхэн замаа айлтгахыг гүйцээгээрэй. Ингээд энэ амжилт хүсэн манай шидэн бод дугуй тамирчид бас та бүхнийг гаргаж өгөө хүрцээ ирсэ. Та бүхний баруун ордод төлөвсөн газар чинь өргөж явна. Тийм учраас та бүхэнд амжилт хүсье. Өнөөдөр сайхан өдөр байна. Та бүхэнд спортын өндөр ажил хүсье. Стокой хаа хэцэж байна. Тамирчин охинтой ингээд гүйж штэ. Одоо энэ чигээ яв хаад болчих юм. Уу! 80 км 80 жил оролцож байгаа Эртэж клубийнхэндээ баяр хүргэе.
амжилт манайхаа амжилт. Амжилт манайхаа амжилт. За амжилт. За 80 км гүйлтийг хөгжөө нэмчигчд гүйж байна. Баярлалаа. Баярлалаа. Амжилт манайхаа амжилт. Буюу хагас марафоны замыг тууллаа. За тамирчид маань зарим нь 30-40 км бүтэн марафоноос туулсан байгаа. Тэгээд Сквадрангийнхаа 80 жил зориулсан 80 км хүндэтгэлийн гүйлт маань ийм сайхан үүлэрхэг сайхан өдөр. Сквадрангийнхаа баруун дэнждээр ийм сайхан өргөн удам цэлгэр талд болж байна. За нийт хүчтэй амжилт хүсье. За манай тамирчид халуун хоол цайгаар үйлчилж байгаа. Ээжтэй баярлалаа. За баярлалаа. За сайхан адуу мал маань бэлчиж аягтаан аргал хомоол үнэрсэн ийм сайхан тал нутагтай байдагхан 80 км-ийн гүйлтийг захин агуулж байна. За Скватр аймгийн Сухадрын талбайгаас баруун уртын угталт үүдэлтэй хаалга руу 6 км байгаа. За энд бид нэр 4 км-ийн тойргийг бий болгоод ингээд гүйж байна. За нийт 74 км болгоод буцаад төв рүүгээ ороод Сухадрын талбай руу 80 км-ийн барайгаа их болно. За нийт оролцогчтой амжилт хүсье. За хакун 56.3. За 56.3 дахь км дээр гүйж байна. За нийнагч маань сүүлийнхаа тойргийг давж байна. За амжилт. Сүүлийн тойрог. За энэхүү Сүхбаатарын аймгийн маань хүндэтгэлийн гүйлт нар хурд их шин сайхан өдөр зохион байгуулагдж байгаа. Баяртай байна. За тэнгэрийн бидний ивэжээ. За ямар ч ийсэн бүглээ сайхан үүлэрхэг салхитай сайхан өдөр байсан. За өдөр тийш нэг баг зэрэг бороо орсон. За одоо бас нэг жоохон бас бороо орж байна. Гэтэ сайхан зөөлхөн бороо байна. За тамирчид маань гүйсээр байна. За эхнээсээ манай баяр жаргал чин дайвын шигч Нина гэх зэрэг тамирчид маань 74 км гүйцээ амарч байгаа. За майхан маань энд харагдаж байна. За Сүхбаатар аймгийн 80 жилийн ойд зориулсан. За 80 жил 80 км хүндэтгэлийн гүйцэтгэлийн баг хамт олон маань. За 79 км туулаад Сүхбаатарын талбай руу барай руугаа гүйж байна. За баг саяны хүргэе. Баг саяны хүргэе. Сүхбаатар аймаг 80 жил. За Сүхбаатар аймаг 80 жил 80 км гүйцэн тамирчидтай баяр хүргэе. Hello, once again, I'm
거기 가면서 지켜보지만 자유시장 훈련을 하고 Altını kırıyorum Alık sen yürüye Bayramlarımız bez olsun Allah'ım Sarayım tutmayın Atına bir kurduğum Atın bakıyor zaten Sağlıklı bir Allah'ım Kıyamam 이게 지나서 알았다. За нутгийн 100 олонда энэ орон мэндийг төшөөлье. Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн зориулсан 80 км хүндэтгэлийн гүйлтийн баг өнөөдөр буюу 7 сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайгаас Гараагагийн баруун ортын угтад хөдөлтийн хаалгаар руу очиж улмаар тэнд 74 км гүйгээд нааша дахин 6 км гүйж Сүхбаатарын талбайнд ийхүү барианд орж байна. За ингээд 80 км гүйсэн Эвэр дэсүр гатуушны эхний таниуч чадсан нийт тамирчидаа хадам баяр хүргэе. За энэ ташранд Сүхбаатар аймгийн тамирчид болон гүйдийн спортыг сонирхогч дэмжигчид олон залуус маань энэхүү арга хэмжээнд нэгдэж 16 хүний маш одоо сайхан өнөр өдгөн баг командыг бүрдүүлж чадсандаа бас туйлын баяртай байна. Тэгэхээр эх орныгаа төлөө, нутаг усныгаа төлөө нэгдэж чаддаг, зөө зүүлийн талаа зогсож чаддаг, өөрийнхөө дэсвэр хатуушлыг сольж чаддаг та бүхнээс бахархаж байгаа. Дуудахад таатай байна. Баярлалаа. За ингээд та бүхэндээ яг мэдээж хэрэг спорт гэдэг нь шодрог байх хэрэгтэй, үнэн байх хэрэгтэй тийм ээ. За спорт аливаа спортын цаана тухайн хүмүүсийн нүүрийг хөдөлмөр зүтгэл дэсвэр гатуужаад захлах бат байдаг. Аливаа хүн спортоор хичээснээр өөрийгөө хянж, өөрийгөө удирдах, амьдралын зөв дадал хэмнэлийг бий болгож түүгээрч барахгүй гэр бүл болон хайртай дотны хүмүүстэй нөлөөлж байдаг. За тэрний тод жишээвэл манай Нэмбаяр гээд Сүхбаатар аймгийн одоо гүйгчийн маань найз хүртэл энэхүү гүйлтэнд нэгдэж анхныхаа одоо 31 анхныхаа 42 буюу бүтэн марафоныг туулсан ийм одоо гайхалтай амжилтыг үзүүлсэн. Баярлалаа. За ингээд тамирчид маань та бүхэндээ бас өөрсдөө гүйсэн одоо гүйлтээ хэмжсэн үзүүлэлтүүдээ бас харуулдаг явъя гэж бодож байна. За манай лайв хийж байгаа хүн бас ирээрээ. Манай лайв хийж байгаа хүн ирээд бидний бас гүйлтийг олон нийтэд бас харуулахыг хүсэж байна. За багийн ахлагч Жамсранжавын хорлоо миний би өнөөдөр 11 цаг 11 минутын турш нийт 80-ны 16 км гүйжээ. За ямар ч тач за би одоо энэ үзэлтэд хадгалах. За тэгэхээр 80 жилийнхаа ойгоор нутаг усныхаа тийм ээ бодох тусам бидэнд ирч хүч бэлгэлдэг аав
км гуй гэсэн зорилгомоо хийсэн. Тойны баяртай байна. За ингээд манай хил хамгааллын тамирчин ган зөргийн амгаал сэдвийн үзүүлэлтийг харцгаая. Улаанбаатар хотоос бас төрсөн нутагтай зорж ирж гүйсэн байгаа. За дүүмаа 80-89 км гүйсэн байна. 11 цаг 54 минут гүйжээ. Баяр хүргэе. За манай онцгой газрын тамирчин баяр жаргал маань за олоос за баяр жаргал болон Ням баяр гэдэг энэ хоёр тамирчны хувьд бол улсын аврах шалгаруулах 12 цагийн тэмцээнд өмнө оролцож байсан. За Ням баяр маань 97.1 км гүйж за манай баяр жаргал 117 км гэсэн одоо амжилтуудыг гаргаж байсан. За бусад тамирчны хувьд бол анх удаа 80 км-ийг тураасан байгаа шүү. Хатан баяр хүргэе. За би баяр жаргалаа үзүүлэлтийг харах гэж байна. За энийг харуулаарай. 80-30 км гүйжээ. За манай баяр жаргал яах аргагүй одоо тамирчин гэдгийг харуулж 8 цаг 21 минут 14 секундд тураасан байх шүү. Баяр хүргэе. За манай Ням баярын үзүүлэлтийг Цайт минерал компани төлөөж оролцож байгаа. За мөн нутаг усандаа бас олон сайхан тамирчдыг бэлтгэсэн. Өөрийн сайн дураараа бас тасалжуулж хийжсэн ийм сайхан санаачлагтай залуу байгаа. За Ням баяр маань 80-108 км гүйжээ. За хатан баяр хүргэе. Ням баяртай баяр хүргэе. За энэ гашранд бас өнөөдөр миний нөхөд зориод төрсөн нөхөдийн зориод хаасан Улаанбаатар хотоос Монгол улсын 24 цагийн рекорд эзэмших зан назрын нэнэгч маань хүрэлцэн ирсэн бас баярлалаа талархаад баашгүй. За нэнэгчийн цагийн үзүүлэлтийг харъя. За бүгдээрээ хараарай. 80-80 км гүйжээ. 9 цаг 01 минутанд туурсан байх шүү. Баяр хүргэе. За Монгол улсын рекорд тамирчин гэдгээ олсноо. Дахин батлаа. Таньда баярлалаа. За манай цагдаагийн албаны эргүүдийн бас цагдаа энэ хин мега хавд. Мегман тавх сүрэн болон за манай дандан сүрэн гэсэн хоёр цагдаагийн ажилтан маань бас бид бүхэндээ хүч нэмж нийт 80 км-ийг туурсан байгаа. Халуун баяр хүргэе. За мөн Улаанбаатар хотоос төрсөн нутгийн маань зорж ирж анх удаа Сүхбаатар аймагт хөл тавьж 80 км гүйсэн. Гайхамшигтай юм манайха хин нэгэнтэй найзынхаа хуурай дүүгийнхаа нутаг дивээд бүртэн өдөржин хөлсөө туснууд нь дэсвэр дэвчээрээ харуулж 80 км туурсан цэндашгчтаас баярлалаа. За цэндашгч маань 81-188 км гүйжээ. Баяр хүргэе. За баяр хүргэе. Гайхалтай. За Батамглаа ах маань за та бүхэн манай Батамглаа ахыг хараарай. За хэдэн настай хүн шиг харагдчихээн. За энэ хүний хувьд 53 настай байлаа. 18 настай залуу шиг ийм гоё бие хаагаа хөгжүүлсэн гайхалтай хөгж байгаа. 61 км гүйсэн шүү манайхаа 61 гүйсэн. Анхных нь 60 км баяр хүргэе. За манай Бямсүрэн хөгж маань хаанаас ирлээ? Онгоноос ирлээ. Эрдэнэ цагаан сумаас бүр сумаас зорж энэхүү гүйлтэнд нэгдэж бас оролцсон байгаа. Хэд гүйлээ? За 80 км гүйсээ. За юуны техникийн шалтгаанаар одоо бас зарим нэгэн гүйлтээ бас бичиж чадаагүй байгаа. Гэхдээ манай дүү яа харахгүй 80 гүйсэн шүү. Мундаг байсан баяр хүргэе. За манай шүүгийн шийдвэр гүйцэтгэх газараа төлөөдөд баяр бат хэмээх энэ одоо сайхан залуу манаас оролцсон. За дүү маань анхуул ихшээ би нэг 21 л гүйж чадах байх. 21 гүйе гэж тэгээ яг үнэхээр чадчихвэл цаашаа явна гэж анх одоо энэ багт маань нэгцээ. За гэтэл дүү маань нутаг усныгаа төлөө энэ сайхан тамирчдын цог залбаа камер ирж хүчээд сэлбэгдээд 61 км гүйсэн байгаа шүү. Баяр хүргэе. Баяр хүргэе. За энэ ташрын манай Сүхбаатар аймгийн за пара тамирчин Ариун болд маань тийм ээ. За Ариун болд маань бас анхныхаа 80 км-ийг туурсан. Баяр хүргэе.
шингэн гүгч тамирчин маань 21 оноос гүйтэй спортоор хичээж хийсэн гэсэн тий. За тэгээд хамгийн сүүлд Улаанбаатар марафоны 10 км-д орж үзсэн байгаа. За гэтэл өнөөдөр анхныхаа бүтэн марафон буюу 42 км-ийг тоосон дүүтэй баяр хүргэе. За 4429-ээс шүү 4429. За баяр хүргэе. За өнөөдөр энэ сайхан баг тамирчдын манаас эрүүл мэндийн манад амралтаа тэгээ өнөөдрийн баяр наадмын амралтаа үед одоо хайхан энэ олон сайхан хүмүүсийн эрүүл мэндийн төлөө цаг гаргаж сэтгэл гаргаж оролцсон эмч манаас зүгээр суугаагүй хитгүүлээ. За 36 км гүйсэн байх шүү. Баяр. За манай нэгдүгээр сургуулийн багш ганц толгой маань тий. За анхныхаа бүтэн марафон буюу 42 км-ийг тоосон байгаа. Баяр. За өнөөдрийн арга хэмжээнд бид бүхний бас ажил үйлсийг дэмжиж, энэхүү үйл ажиллагааг минь дэмжиж, миний 66 настай ээж хамгийн ахмад тамирчнаар оролцсон байгаа. За тэгээ ямар ч байсан гарааны 6-аас хамтдаа гарч тийм ээ. Өдрийн турш бидэнд амттай сайхан хоол цайгаар үйлчилсэн ээжтэй баярлалаа. За өнөөдөр бас манай Сүхбаатар аймгийн эртэж клубийнхэн гээд халуун дулаан маш гайхалтай эрчтэй хүчтэй яг аргагүй Сүхбаатар аймгийн хамгийн эртэж бүсгүүчүүд бас оролцсон байгаа шүү. Хадаалагчтай баяр хүргэе. За би энэ дундаас бас их цэцэг хичээгээ нааша тайз руу хуржигийг урьж байна. За энэ цэцэг маань сургуулийн өмнө бодлогын салбарын үйлчлэгээний ажилтан хийдэг. За мөн гүйтэй спортыг сонирхдог их цэцэг тийм ээ. Эртэж клубийн идэвхтэн гишүүн өнөөдөр бид бүхнийг бүр Сүхбаатарын талбайгаас баруун уртын өгтлүүдэлтийн хаалга хүртэл 6 км манай доцсон их ч үлээ. Доцсон их шаавна. Доцсон их ч бас бүр эндээс баруун уртын өгтлүүдэлтийн хаалга руу нэг ч зогсохгүйгээр бас биднийг дэмжиж гаргасан баярлалаа. За ийм сайхан хүүхчдээ. За энэ дундаас их цэцэг маань анхныхаа хагас марафоныг тоосон бас баяртай байна. Анхны хагас марафон буюу 21 км-ийг тоосон. Баяр хүргэе. За манай ахаа бихүйг ах маань бас өнөөдөр ийм сайхан тог дадбаага мандуулаад бид бүгд бас урам зориг өгсөн шүү. Баяр хүргэе. За тэгээ өнөө өглөө 6 цагаас бид нар энэ Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн. За яг харахгүй манай Сүхбаатар аймгийн хамгийн эртэж клуб болох эртэж клубээс гадна бас манай дугуй спортынхан ирж ийг амар ахлагчтай дугуй спортын ямар баг гэдэг манайхаа нэрийг сансан байна уу? Шилийн бог гэдэг ийм сайхан клубийн хамт олонноос биднийг дэмжиж бүр баруун уртын хаалга дугуйтаас үдэж гаргаж ирсэн баяртай байна. Тэгээ энэ дашин та бүхэндээ талаагаад хэлээ. За тэгээд энэгүй арга хэмжээг бас магадгүй тий сарын өмнө зүгээр нэг санаа байсан, санаа төдий байсан энэ зүйлийг ийм сайхан бодит үйл хэрэг боловч төрсний өгдөг усныгаа хүүхэд залуучууд урам зориг түгээсэн энэхүү ажлыг үйл хэрэг болгоход хүнтэй гавьяа байгуулсан хүмүүд манай бие тамир спорт газрын дасгалжууд энэ ч дасгалжууд